хүрээд бас удаагүй байна. Хоёр дахь видеого би бас яаралтайгаар хийхээ хүслээ. Ягаад вэ гэхээр хоёр дахь видеон дээрээ та нартай өдөр тутамдаа иддэг хоолойнсаа бас харуулахыг хүссэн. За гэхдээ энэ удаад би Монгол хүний биеийн онцлогт тохирсон нэг дэглэмийг танилцуулах гэж байна. Энэ дэглэмийг интернет эмнэлгийн зүгээс Монгол хүний биеийн онцлогт яг тохирсон ийм дэглэм гэж үзээд гаргасан байгаа. Тэгэхээр би ч бас та нартайгаа хуваалцахыг хүсэж байна. Өглөөний хайцаан дээр юу хэрэглэх юм бэ? Өдрийн хоол, орой хоолн дээр яг юу хэрэглэх ёстой вэ гэдгийг харуулъя. Ер нь бол яг миний танилцуулах чинь энэ дэглэм бол дэглэм гэхээсээ илүү эрүүлж их бас нэг зөв хоолтын суурь гэж бас та нар маань ойлгож байна шүү. За өглөөний цай маань болохоор маш энгийн цэцгийн тосонд өндөг шарны нүдлээ цайхан шарчин. Тэгээд 35 г буюу 1 хэрчим хар талах. За дээрэс нь 2 ширхэг хаш шарна. Энэ бол маш энгийн. Тэгээ буудан цай аваа. Зөвхөн усууд ч юм уу дэглэмээс шал өөр гэж бас үзэж байгаа. 2 ширхэг ийм байхад болно. За тэгээ өндөг шарыг хашаа шарна. За ингээд өндөг шараад хашаа шарцсан. Өндгөн дээрээ энэ ягаан давснасаа нэг жоохон хийдэг чинь давсны хэрэглээг бол бүр хасч болтгоо. Ер нь бол давс өөхт бас битгий хэрэглэдэг. Гэхдээ энэний бас би хас эсрэг байдаг. Цохох хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Дандаа давсгүй хоол идэх хамаагүй сэтгэл ханамж, сэтгэл тааламжтай байл, хоол хүнсээс авдаг тааламжтай байхгүй болно. Энэхүү дэглэмийг та нар маань туршиж үзээд 7 хоногт 500 г-аас 2 кг хасна гэдэгтэй бүрэн дүр ихтэй байж болно шүү. Хамгийн гол нь эрүүлж их, дээрэс нь зөв хоолтны суурь болсон дэглэм байгаа. За би дэглэмийг маань өөр дээрээ туршиж үзснээр бие организмд гарах эерэг өөрчлөлтүүд бол маш их байгаа. За давсны хэмжээ багасж байгаа гэдэг утгаараа зүрх судасны үйл ажиллагаа маш сайн. За дээрээс нь сахарын хэмжээг зөрчүүлж өгнө мөн бас хамгийн чухал нь бол хотод эзний хэмжээг багасгаж өгдөг. Энэ дэглэмийн үеэр бол юу яадаг л та? Мэргэжлийн эмчнэр бол заавал дархлалын системээ дэмжих мөн бас хотод эзний ашигтай бактериа нэмэгдүүлэх хамгаалах нэмэлтийг хэрэглээрэй гэдэг. Миний хувьд бол би сайн актив явууртай эргэлждэг. Өглөө өдөр бол би чав болон авьяастай мөн бас чаа өөр ванильтайг хэрэглэдэг. Орой ундахтаа энгийныг хэрэглээд унтдаг байгаа. За ингэснээр би хотод эзний ашигтай бактериа нөхөд алдахгүйгээр дархлалын системээ хамгаалж өөрийнхөө бие организмыг эрүүл байлгаж бие организмд маань ямар нэгэн бохирдлоггүйгээр өдөр тутам бохирдлоо гаргаж эрүүл байх үндслийг бас бий болгож байгаа юм. За өдрийн хоолндоо би эрүүлж ихтэй дэглэмийнхээ дагуу чинжүүтэй хурах юм. За энэ чинжүүтэй хурахт маань юу арах вэ гэхээр 50 г гурвалжин бузаа, 120 г өөхгүй үхрийн мах орж байгаа. За тэгэнгүүтээ бас 130 г чинжүү, за 8 г сөнгөн орно. Хоолоо бол сайхан жигнэд болох чинь тэгээд бүгдээрээ чинжүүтэй хургаа хийцгээе. За үхрийн мах идэж болдог цусны бүлэгтэй хүн бол үхрийн махыг өөхгүйгээр нь сонгон хэрэглэж болно. За өдрийн хоол маань бэлэн болчихлоо. Дэглэм барьж байгаа хүмүүсийн хоол гэхэд бас тийм гоё яагаадтай тий гурвалжин бодаатай чинжүүтэй хураг. Хажууд нь оливын тос баг зэрэг давсаар амталсан өрцөний салааттай.
За ингээд л идчихэд өдрийн хоолыг бол маш одоо сэтгэл хангалуун тааламжтайгаар идчихэж байгаа юм. Бүгд амттай. Сайн чанарын оливын тосоор амталчих хэрэгтэй. Үрзэг олив нэмэгтэй хүн байнга идэж яхад ч илүүдгүй. Гэхдээ мэдээж өдрийн цагаар хүү идэж хэрэглээрээ арсан тос давхар маш сайн ачаал бүтэлтэй байдаг. Энэ дэглэмийн бас нэг хэсэг нь бол үрзэг байгаа. За, эрүүл мэндийн хувьд бол нацтай асуудалтай эсвэл жирэмсэн ч юм уу, хөвгөл ч юм уу ээж нараас бусад одоо 18 наснаас дээш бүх хүн энэ дэглэмийг барих боломжтой байгаа. Тэгэхээр бүх хүн барих боломжтой гэхээр одоо залуу жаахан охтууд маань ч тэр одоо жин хасна гээл айгуу гой бие галбартай болохгүй маш их одоо жин хасдаг өдөрт бол зүгээр уснаас өөр юм хэрэглэхэд бараг болцсон байдаг. Ус ухаар л бараг жин нэмээд байна гэж яриад өөрөө сэтгэл зүгээрээ бүх зүйл ингээл дэвргэлээдэг тийм одоо сэтгэл зүйтэй хүмүүс ч гэсэн байх юм бол энэхүү дэглэмийг бариад нэг үзээрэй. За, өдрийн хоолныхоо дараа нэг амттай ч юм идмээр ч юм шиг санагдал өдөртэй. Тэр үед хүмүүс хөвчлэн заармаг ч юм уу, одоо чихэр ч юм уу, эсвэл шоколад ч юм уу, эсвэл газтай ундаа удаг. Тэгэхээр энэ дэглэмийн хувьд бол одоо чидгэрийг бол хэрэглэхгүйгээр одоо нэг жимс идчих болдог. Жимс бол маш олон төр шүү дээ. Тэгэхээр та нар маань тэнд дундаас сонгоод идэрээ. За, миний хувьд бол энэ дэглэмд дээр маань жимсний хувьд мандариныг сонгоод тэгээд бүтэн нэг мандаринаас одоо хэмжээ хаан бодол яг талын нэгэн гэсэн үг. Тэгой манж юм шүү. Орой хоол маань бэлэн боллоо. За, энэ дэглэмд маань орой хоол нь одоо брокколи цутанг идэх хэрэгтэй байгаа. За, брокколи цутангаа болохоор 70 г брокколи, 10 г одоо гурил, тэгээд баг зэрэг одоо 2 чимэг ч юм уу давс тэгээд амтлаад хийчдэг байгаа. За, энэ бол одоо ингээд бас энэ дэглэмийн маань орой хоолны одоо цутан байна. За, бүгдээрээ цутангаа идье. Брокколинаас хүний биед хэрэгтэй маш олон хэрэгтэй зүйлс байгаа. Ер нь бол амттай ичид бол гоё цутан болдог штэ тий. Би брокколи цутан янз янзаар хийдэг л дээ. Амттай дөмстэй ч юм уу тий. Арай өөр байдлаараас хийж үздэг. Үзчихсэн. Энэ удаад болохоор яг дэглэмийнхээ дагуу эрүүлжих дэглэмийнхээ дагуу хийлээ. Та нар маань туршиж үзээрэй. 70 г брокколи, 10 г гурил, 2 чимэх давс, 0.5 г хар перц хийж байгаа шүү. Брокколи цутанд бол ер нь тасан турсан хүн болгон дуртай байх. Ингээл та нар маань энэ дэглэмийг өөрсдийнхээ амьдралд нэвтрүүлж дэглэм гэж үзэхгүй өдөр тутмын яг энгийн амьдрал шигээ ингээд амьдрах мөртлөө энэ одоо хоол хүнснийхээ дэглэмд жижигхэн юм өөрчлөлтийг хийчихэд маш богино хугацаанд ирүүлчихэд мөн бас зөв хоолтны ерөнхий суурь тавигдаад өчөж байгаа юм. Хэлбэрхэн байгаа зү. Гэхдээ бие организмаа хаачмаар бэлдэх хэрэгтэй. Мөн бас хамгийн чухал зүйл бол сэтгэл зүй. Сэтгэл зүгээрээ яг зөв шийдвэрийг гаргаад одоо цаг нь болсон. Эрүүлжих зөв дэглэмийг одоо эхлүүлэх ёстой гэж үзэж байгаа бол тэр шийдвэрээ шийдэмгий байдлаар гаргаарай. За, та нар маань магадгүй одоо өнөөдрийн хийсэн хоолуудыг маань хараад өдөр болгон энэ хоолуудыг идэх юм уу гэж бодож магадгүй. Тэгвэл интернет эмнэлгээс гарсан Монгол хүний бие одоо тий маш тохиромжтой энэ эрүүлжих дэглэм маань болохоор 10 өдрийн туршид одоо барих дэглэм байгаа. Тэгээд өдөр болгон өөр хоолтой байгаа шүү. 10 өдрийнхөө одоо хоолны дэглэмийг болохоор би та нартай пост хэлбэрээр оруулж өгье гэж бодож байна. Тэгээд постн дээрээ одоо орцсынхан одоо хэмжээ тий юу ардгийн хэдэн грамм ардгийн гэдэг бүгдийг одоо текстээр маш сайн тайлбарлаад оруулъя. Тэгэхээр та нар маань дэглэмээ одоо өөрсдийнхээ амьдралд хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна. Монгол улсад маань өвлийн улирал их урт болдог. Тэгээд дээрэс нь одоо утаанаас хамааралтай агаарын бохирдол маш өндөр түвшинд байдаг. Энэ утгаараа одоо Монгол одоо тий хүүхдүүд маань өвлийн улирал маш ихээр өвддөг. За, тэр өвдөж байгаа үед нь яг үнийг хэлэхэд бид нар урьдчилан сэргийлж чадахгүй өвдгсөн тохиолдол бол яалтчгүй одоо эмчилгээ хийж антибиотик хэрэглэх бол хэрэгжилж байгаа.
Тэгэхээр антибиотик гэдэг зүйл чинь одоо хүний дархлыг ерөөсөө тэр чигт нь байхгүй болгож байгаа зүйл байхгүй юу? Ер нь бол яг үнийг хэлээд дэлхийн бүх улс орн бол антибиотик хэрэглэнээс аль хэзээ одоо татгалцсан. Гэтэл манай улс орн бол яалтчгүй хүүхдүүд өвдөөл ханаа төрлөө 2 хоног эсвэл бараг 1 хонолоо хатгаа болдог. Энэ тохиолдолд антибиотик эмчилгээ хийхээс өөр аргагүй болдог. Хийсэн тохиолдолд хүүхдийн маань дархлал ундаг. Одоо дархлал унахаар яах вэ гэхээр дараагийн өвчлөл маш ойрхон байдаг. Би энийг өөрөө яг их хүн гэдэг утгаараа бүр би сэтгэлээрээ тийм маш олон зүйлээрээ мэдрээд явж байгаа учраас мянган ээжүүдтэй хандаад хүүхдүүдтэй тий ходоод хийснийх нь одоо үйл ажиллагааг хэвэн байлгадаг, дархлын системийг дэмждэг, тий ашигтай бактерийн өрч чаддаг бүтээгдэхүүнүүдийг та нар маань өөрсдийнхөө өнцгөөс өөрсдийнхээ сонголтоор одоо сонгож хэрэглүүлээрэй гэдгийг бас зөвлөмөр байна. Энэхүү дийлэмийг маань тий одоо та нар маань сонирхож байвал одоо уран холбоо пэйж дээр маань орох одоо постуудыг маань хүлээж аваарай. Тэгээд 10 өдрийн 10 өөр хаалттай одоо постуудыг та нартай оруулж энэ дийлэмийг амттай сонирхолтой тий байдлаар даван туулж өссөн жиндээ мөн бас эрүүл хаалтны ерөнхий суурийг тавих юм боломжуудыг та нартай одоо олохыг хүсэж байна. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Баяртай.